Сэмэцхан уу? Намайг их дэмэн гэдэг. За би та бүхэнд цэхэмжилт гэж яг юу юм? Цэхэмжилтийг хэрхэн хийх ёстой вэ гэдэг талаар бага мэдээллийг өгье. За тэгээд үндсэн слайданд маань цэхэмжилтийг хэрхэн тодорхойлдог вэ? За мөн судалгаа, суурь системийн хөгжүүлэлт, интеграц, үр дүн, цаашдын хөгжлийг тодорхойлох, за ажлын төлөвлөгөө, зардын төлөвлөгөө гэсэн хэсгүүдийг багтаасан байгаа. За тэгээд хэрхэн тодорхойлох вэ гэж байгаа. За ер нь бол ингээд дэлхийн улс орнуудын цэхэм хөгжлийн индексийг тэгшжил буюу 2 жил нэг удаа тодорхойлдог гэсэн. За тэгээд үндсэндээ бол 3 хэсгээс л бүрдэж байгаа. За тэгээд энэ 3 үзүүлэлтээр ер нь бүх улсуудын индексийг тодорхойлж болдог гэсэн. За би энийг болохоор яг ингээд задлаад ярих юм бол ер нь дотроо ингээд онлайн үйлчилгээний индексийг бол TMR хэлнэ. Харилцаа холбооны дэд бүтцийн индексийг бол TMR гэдэг ингээд гуруулаа байгаа. Гэхдээ би энийг арай л ойлгомжтой болгох үүднээс энд нь шууд ингээд тайлбарлаж байна. За 70-аад гарцгүй орнуудын индекс бол за одоогор бол Монгол 2 жил гэхээр одоо 22 онд гарсан. Одоо 24 онд бидний цэхэм хөгжлийн индекс дахиад тодорхойлох гэдэг юм. За 22 онд бид нэр 0.72 хувьтай явж исэн байна. За тэгэхээр ер нь бол бидний дээр байгаа улсуудыг ингээ харах юм бол Казахстан маань, Армени маань, Үзбекистан маань. Тэгэхээр бид нэр бол цэхэм хөгжлийн индексээ бол дээшлүүлэх шаардлагатай байгаа гэсэн үг. За энд болохоор ингээ задлсан ингээ тодорхойлолтууд нь байж байгаа. Гэхдээ энийг бол уншаад бол ерөнхийдөө ойлгохгүй. Тэгэхээр яавал илүү ойлгомжтой байх вэ гэхээр ерөөсөө ингээд л ойлгох хэрэгтэй. Онлайн үйлчилгээний индекс гэдэг нь зөвхөн үйлчилгээг л хэлж байгаа. За иргэдэд зориулсан төрийн цэхэм үйлчилгээг л онлайн үйлчилгээний индекс гэж хэлээд байгаа. За харилцаа холбооны дэд бүтцийн индекс гэдгийг бол зүгээр интернет гэдэг ойлгочиход болно гэсэн. За мөнгө капиталын индексийг бол зүгээр сургалт гэж ойлгочих хэрэгтэй. Ерөөсөө л нэг ийм л 3 үзүүлэлтийг л сайжруулсан тохиолдолд энэ цэхэм шилжилт буюу дижитал индекс өсдөг байж байгаа. За тэгэхээр мэдээж аймгийн индекс өсөж иж дахиад сумын индекс магадгүй өсөх баг. За сумаасаа эхлээд сумын индекс өсөөд дараа нь аймгийн хэмжээ өсөөд тэгээ улсын индекс өсөж иж улс маань бусад улсуудтай индексээр өрсөлдөх чадвартай болж байгаа гэсэн. За тэгээд Дархуул аймагт одоогор бол нийтдээ за бидний яг ингээд судал шинжилнээр 155 байгууллага гэж байгаа боловч за яг хасаад одоогийн байдлаар 126 байгууллагыг бид нар яг тодорхойлцсон байж байгаа. За эндээс 15 байгууллага нь бол стандартын шаардлага хангасан цахим хуудастай байж байгаа. За MNS 6285 гээд энэ 2017 онд баталсан төрийн байгууллагын цахим хуудсан тавигдах стандарт гэж байгаа. За тэгээд TOCX буюу албан бичиг солилцооны систем толбогдсон 13 байгууллага байж байгаа. Хурдан даваар дамжуулан за хөрөсөн үйлчлэгээр болохоор нэг 17 ширхэг байгаа. Төрийн cloud систем толбогдсон. За энэ бол нэг байсан бол одоо 3 болсон байж байгаа. За тэгээд хурдан системээр одоо үзүүлж байгаа төрийн цэхэм үйлчлэгээний тоож 14 байгаа. Өнгөө Wi-Fi орчинтой бүс 2 байж байгаа. За төрийн цэхэм шуудаа ашигладаг 2 газар байж байгаа. За төрийн мэдээлэл солилцооны систем холбогдсон бас 2 газар байж байгаа. За ингээд ер нь бол одоогийн нөхцөл байдлыг бол бидний Дархуул аймаг дээр ингээд харах боломжтой байж байгаа. За тэгээд одоо бид нар ер нь бол цэхэмжилтийг нэг юм байшин гэж авч үзвэл за ер нь бол бид нэг юм байшин барих гэдэг гэж үзвэл за мэдээж бид нар байшин барихдаа шууд дээрээс давхраас нэхлээ барьдаг. Хамгийн эхлээд тавьдаг нь болохоор суур буюу фундамент бид нар эхэлж цутгадаг. Тэгэхээр энийг ерөөсөө энгийнээр тайлбарлах юм бол биднэрт фундамент буюу төрийн нэг юм core system хэрэгтэй байж байгаа. Энэ бол зөвхөн ерөөсөө суур гэсэн. Тэгээд энэ дээрээ давхарлаад бид нар ингээд хөгжүүлэлтүүдийг хийх явцад энэ байшин маань ингээд дээш өндөрсдөг гэсэн. За одоо тэгвэл за бид нар эхлээд нэг юм суур системтэй байх юм байна. За тэгэнгүүт одоо эхний давхар нь бол харилцаа холбооны дэд бүтэц гэдэг давхар заавал байх хэрэгтэй. Энэ давхар байхгүйгээр дээшээ байшинг давхарлах ямар ч боломжгүй гэсэн. За магадгүй 2, 3, 4, 5 давхрууд бол зүгээр л одоо магадгүй манай аймаг дээр хэрэгжиж байгаа home center, за Ахмадын хөгжлийн бирж буюу Морди, за аймгийн вебсайт, хэсгийн ахлагчийн програм гэж энэ аппликейшнтайгаа, за нэгдсэн дашборд гэж энэ болгон бол бүгдээрээ нэг давхрууд гэсэн үг. Тэгэхээр цаашдаа магадгүй манай аймаг дээр дахиад шинэ програмууд орж ирлээ гэхэд эндээс давхарлагдаад явна гэсэн үг. Тэрнээс биш тусад нь гэж ойлголт ерөөсөй байхгүй. Тусад нь хэрвээ дахиад нэг байшин барих юм бол энэ хоёр байшин хоорондоо одоо интеграц байхгүй улмаас аль нэг байшин нэг хэрэггүй болж үлдэх аюултай гэсэн. За тэгэхээр үндсэндээ бол нэг юм систем байгаад тэрэн дээр бусад энэ шинээр орж ирж байгаа програмуудыг дээрээс нь давхарлаад ингэж
ер нь байшинг бол доороос нь эхэлж баригддаг. Яг адилхан бид нар доороос нь эхлэх явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо бидний гаргаад байдаг ганц том алдаа нь болохоор ихэнх аймагуудын гаргадаг алдаа. Энэ олон програмуудыг шууд худалдаж аваад цахимжаад байна гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үндсэндээ бол давхруудыг худалдаж авч байгаа боловч энэ суурь байхгүй улмаас энэ ингээд суурьгүйгээр нэг юм байшин худалдаад авангууд энэ хэсэг хугацааны дараа нураад унцдаг. Яагаад тэгэхээр суурь байхгүй. Фундамент нэгсэндээ цутгатаагүй гэсэн. За тэгээд одоо бидний суурь буюу энэ core system гэж яг юу яриад байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө ингээд тайлбарлаад байна. За core system гэдэг бол мэдээж төрийн cloud system дээр байршсан за ийм үндсэн систем байж байгаа. За үндсэн систем төр юу багтж болж байгаа вэ гэхээр энэ алтан бичиг солилцооны систем болон өргөдөл гомдол. За тэгээд вебсайт гэсэн ийм 3 хэсгийг агуулсан систем байж байгаа. За тэгээд энэ системээс гадагшаа токенор API буюу бусад системүүдтэй интеграц хийх боломжтой. Ингэс нэг юм үндсэн 4 хэсгээс л бүрдчихэж байгаа юм. За алтан бичиг солилцоо яг юу гэдэг вэ гэхээр энэ DocX буюу дундын алтан бичиг солилцооны системээр дамжуулаад одоогийн байдлаар нийтдээ Монгол Улсын хэмжээнд 1750 байгууллагатай алтан бичиг солилцох боломжтой болж байгаа. Тэгэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог хооронд нь сайжруулах боломжтой гэсэн. За өргөдөл гомдлын нэгдсэн сан. За өргөдөл гомдлын нэгдсэн сан гэхээр одоо бол манай аймаг дээр өргөдөл гомдлын нэгдсэн сан байдаг. Тэгэхээр энийг заавал бий болгох шаардлагатай. Улсын хэмжээнд бол 11.1 гэдэг төв байж байгаа. Тэгэхээр магадгүй бид нар аймгийн хэмжээнд өргөдөл гомдлынхаа санг одоо 11.1 төвтэй интеграц хийгээд өгөх юм бол 11.1 дээр орж иж байгаа гомдол манай дээр аймгаараа цогцож орж ирээд за аймгаасаа байгууллагууд руу цохох боломжтой болно гэсэн. Энэ core system-ээр дамжуулаад гэсэн. За тэгэхээр нэгсэндээ өргөдөл гомдлын нэгдсэн сантай болчихж байгаа. За дараагийнх нь болохоор вебсайт. За төрийн байгууллагууд хамгийн тулгамддаг асуудлууд ер нь бол стандартын шаардлагатай вебсайттай байгууллагууд маш ховор. За тэгэхээр бүх төрийн байгууллагуудынхаа вебсайтын асуудлыг шийдэх нэг цогцоор нэг хүмсэн шийдэх боломж байгаа гэсэн. За тэгээд вебсайт нь өөрөө дан танил нэвтрүүлгийн системтэй холбоотой байх нь, за хур төрийн мэдээлэл солилцооны системтэй бас давхар холбоотой байх нь. За тэгээд дахиад давуу тал нь хэм бол токен буюу API-аар бусад програмуудтай холбогдох боломжтой байдаг. Тэгэхээр магадгүй дараагийн шинэ програмууд орж ирэхэд бид нэр шууд core system дээр холболт хийхэд бүх төрийн байгууллагуудын систем дээр шууд автоматар тэр орж ирэх боломжтой байж байгаа гэсэн. За энийг би захаад цааш нь дэлгэрүүлээд задлаад байна. За дараагийнх нь үндсэндээ энэ бол core system-ийг нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ гэхээр цахим утас ерөнхийдөө бүх байгууллагын цахим шууд шийдэгдчихэж байгаа. Дараагийнх нь бүх байгууллагууд алтан бичиг солилцох боломжтой болж байгаа. Энэ төрлийн уялдаа холбоог сайжруулж байгаа. Дараа нь өргөдөл гомдлын нэгдсэн сан. За тэгээд энэ дашбордод холбогдох боломжтой болж эхэлнэ гэсэн. API-аар мэдээлэл солилцох боломжтой гэсэн. За M-Cloud буюу төрийн cloud систем рүү ер нь бүх төрийн байгууллагуудын дата мэдээллүүдийг хадгалах боломжтой болно гэсэн. За API буюу ер нь бол ямар ч програм хөгжүүлэлттэй интеграц хийх боломжтой болж байна. Дан танил нэвтрүүлгийн системээр одоо төрийн үйлчлэгээ үзүүлэхэд иргэнийг таних боломжтой болоод эхэлж байгаа. За хур мэдээлэл солилцооны системээс иргэнтэй холбоотой мэдээллүүдийг татаж одоо иргэнд нэгсэндээ төрийн үйлчлэгийг хүргэх боломжууд байж байгаа. За өөрсдийнхөө донцлог тохирсон юм цахим үйлчлэгүүдийг нэвтрүүлэх бүрэн боломжтой болгоод эхэлнэ гэсэн. Зөвхөн энэ систем дээр тулгуурлаад гэсэн үг. За одоо би энэ дээр жишээ дашборттой яг яаж интеграц хийх юм бэ гэдгийг ерөнхийдөө ингээ харуулъя. За нийтдээ за 126 төрлийн байгууллага core system нэвтрүүлсэн байлаа гэж бодъё. За тэгэх юм бол тухайн байгууллага маань за дашборд core system руу нэвтрээд орохоор за дашборд API модуль гэсэн нэг юм шинэ модуль хэсэг байх юм байна. За тэр модуль хэсэг рүү орохоор за зүгээр нэм нийт ажилчны тоо гэсэн ийм форум байгаа. За энэ дээр бид нар өөрсдийнхөө байгууллагын ажилтны тоог оруулаад илгээх гэдэг дээр дарахаар энэ JSON файлаар энэ нэгдсэн дашборд руу мэдээллийг дамжуулж байгаа. Тэнгууд нэгдсэн дашборд юу хийх үү гэхээр энэ байгууллагуудаас орж ирж байгаа мэдээллүүдийг нэгтгэхэд за эрхтэн тэт юм байна, эмхтэн тэт юм байна, нийт тэт юм байна гэдэг ийм мэдээллийг харуулна гэсэн. Тэгэхээр энэ донд ерөөсөө дашборд руу явж байгаа юу гол асуудал нь ерөөсөө энэ JSON файл гэж тухайн байгууллагаас мэдээлэл авах одоо ийм ямар нэгэн систем байхгүй бол энэ дашборд руу мэдээлэл авчихгүй гэсэн. Тэгэхээр энэ дашбордын API гэсэн модулыг энэ системээр хийж өгснөөр дашбордтой мэдээлэл солилцох бүрэн боломжтой болж эхэлж байгаа гэсэн. За энэ бол зөвхөн нэг жишээ байдлаар интеграцийн асуудал яригдж байгаа. За дараагийнх нь хөгжүүлэлт хийх. За одоо энэ дээр би жишээ нь нэг жишээ хөгжүүлэлт хийгээ. За ер нь бол ингээд дахин байгууллагын төрийн байгууллагууд за core systemтэй байна. За тэгмүүд ингээд шинэ модуль хөгжүүлэх шаардлага гарчээ. Тэгсэн чинь тэр нь юу байсан гэхээр судалгааны модуль бидэрт хэрэгтэй байна гэж үзсэн. За судалгааны модулыг бид нэг core system дээр хөгжүүлээд өгчээ. Тэгсэн чинь
Магадгүй энэ судалгааны модулыг аймгийн засаг даргын хамгийн газар удирддаг байж болно. За тэгэх юм бол аймгийн засаг даргын хамгийн газраас аль аль байгууллагууд дээр энэ судалгааг авах гэж байгаа гэдгээ үүсгээд оруулчихна гэсэн. За тэгэнгүүт үүсгэсэн судалгаа маань бүх нөгөө нэг сонгосон төрлийн байгууллагууд дээр нь костомер дамжуулаад судалгаа илгээх гэсэн нэг юм цэс нэмэгдээд ороод ирнэ гэсэн. За тэн дээр нь магадгүй одоо яг тийм аймагаас хүссэн судалгааг нь оруулаад илгээх дарахад энэ буцаад энэ костомерийн дата руу ингээд өгдлөд шидчихэж байгаа. Нэгсэндээ нэгтгэхэд хадгалж байгаа гэсэн. Тэгэнгүүт нь тэндээс нь одоо юунд дашбортон дээр харж болно. Эсвэл аймаг өөрөө энэ нэгтгэгдсэн датаг харж болно гэсэн. Энийг маш олон зүйлээр ашиглаж болно. Магадгүй одоо жишээ нь аудитын газар ч юм уу бусад байгууллагуудаас одоо материал маш олон удаа зузаан материалууд шалгах шаардлагатай болдог бол магадгүй энэ судалгаа гэсний оронд аудитын материал илгээх гэдэг ч юм уу. Тэгэх юм бол бид нэр хонгор орхон шарын голоос жишээ нь Тархуул аймаг руу ирж заавал ийм зузаан цаас байрж авчирч өгөх шаардлагагүйгээр тэндээсээ шууд материалаа явуулах бүрэн боломжтой болж эхэлж байгаа гэсэн. За энэ бол зүгээр нэг хөгжүүлэлтийн жишээ байна. Иймэрхүү байдлаар ер нь бол төрийн байгууллагуудад үнэлгээний хороо ч юм уу янз бүрийн систем нэвтрүүлэх шаардлагатай болох юм бол бид энэ дээр нь хөгжүүлэлт хийгээд өгөхөд энэ байгууллагуудад бүгд автоматар үүсэл явчихна гэсэн. За хөгжүүлэлтийн хувьд бол нэг иймэрхүү байна. За тэгээд одоо бэлэн яг хөгжүүлсэн байгаа модулууд гэх юм бол Coursera дээр шууд нэмээд ажиллах боломжтой модулууд нь зөвхөн архивын модуль байж байна. Эд хөрөнгийн бүртгэхийн модуль байж байна. Ажилтны үнэлэх байж байна. Хур системийн интеграц. За энэ болохоор төрийн үйлчлэгэнд хэрэг болдог. За хаяг байршлын мэдээлэл байж байна. Судалгаа авах гэдэг одоо түрүүний ярьсан модуль байж байна. 7 хоногийн нэгтгэл буюу энэ шуурхай удирдлага шуурхай хурал дээр ажилчтайгаа хийсэн тайлан нэгтгэж авах юм 7 хоногийн нэгтгэл модуль байж байна. Хүн амын ерхий мэдээлэл сангаас мэдээлэл модуль байж байна. Заран мэдээ байж болж байна. Энэ болохоор ахмадын хөдөлмөрийн биржтэй магадгүй холбоотой одоо аль мэрний зар оруулж болж байна. За дотоод төсөл буюу чөлөө, өргөдөл, гомдол гэдэг бүх мэдээллүүд чөлөө, өргөдөл за гадуур ажилтны үед дотоод төсөлтийг илгээж болж байна. За үнэлгээний хороо буюу А3 сертификаттай гишүүдээс одоо сансаргуу төвийн аргаар унгаах ийм модуль байж байна. Цаг бүртгэлийн модуль байж байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөө буюу албаа агчийн нөгөө одоо тухайн жилдээ улирлаар хагас жилээр хийдэг одоо гүйцэтгэлийн төлөвлөгөөний загварууд байж байна. За вебсайт мэдээж удирдах хэсэг байж байгаа, санал асуулга байж байна. Энэ болохоор иргэдээс нээлттэй санал асуулга явуулах боломжтой санал асуулга модуль байж байгаа. Энэ мэдээж тухайн иргэн саналаа өгөхийн тулд заавал дангаар өөрийгөө мөн гэдгийг баталгаажуулаад за тэгээд саналаа өгөх юм хэсэг байж байгаа. За мессеж сервис буюу энэ бид нар гамшигын үед магадгүй албаагчд руугаа одоо яалтайгаар цуглах үед нэг удаадаа ингээ мессеж илгээх боломжууд нь байж байгаа. Энэ ер нь бол иргэд рүү ч байж болно. Зүгээр л ерөнхийдөө системээс гар утас руу мессеж илгээх хэсэг гэсэн. За тэгээд нэмэлт ажил буюу үүрэг даалгавар хэсэг байж байгаа. За цахим тайлан хэсэг байж байна. Албан хаагчдын үнэлгээний систем байж байгаа. За энэ ерөнхийдөө модулуудыг одоо шууд Coursera дээр угсраад ажиллуулах боломжтой байж байгаа гэсэн. За ер нь бол за нэвтрүүлэлтийн төлөвлөгөө гэж байгаа. За бид нар энэ ажлыг ер нь бол хэдийн хугацаанд орон нутгад нэвтрүүлэх боломжтой вэ гэхээр нийт 126 байгууллагаар бид нар ингээд судалгааж үзсэн. За тэгэхээр бид нар байгууллага хөтөлбөртөө бол ерөөсөй 2 хоногийн л зарцуулна. Яг тэгэхээр систем өөрөө байгууллагын нэрсэг зонгод автоматар токен за мэдээлүүд нь автоматар шууд хураас татагдаж орж байгаа учраас. За тэгээд вебсайтын хөгжүүлэлт буюу дата мэдээллүүдийг оруулах тухайн байгууллагын одоо чинь бидний тухай гэсэн мэдээллүүдийг оруулахын тулд нэг 8 хоногийн хугацаа зарцуулагдана. За докигс холбоход бол 5 хоногийн хугацаа зарцуулж байгаа. За урд хамтын систем бүртгэх энэ болохоор албаагчдаар бүртгэдэг болохоор энийг бид 15 хоног гэж заасан байгаа. За дашборд руу API шийдэлцэх. За энэ болохоор одоо ерөнхийдөө аймагаас ч юм уу магадгүй удирдах албан тушаалтнууд яг ямар мэдээллийг байгууллагуудаас харахыг хүсэж байгаагаас шалтгаалаад 5 хоногийн хугацаа гэж тавьсан байна. За тэгэхээр нэгсэндээ Coursera дээр нь бид нар ямар мэдээлэл татах боломжтой байдлаар хийж өгөх вэ гэдгээ ер нь бол хөгжүүлэлт юм гэсэн. За тэгээд сургалт буюу тухайн энэ Coursera-ыг яг ашиглах одоо магадгүй нэг албаагчдыг бид нэр сургалтанд хамруулаад энийг 10 хоног гэж үзэж байгаа. За цахимаар сургалт хийж болно. За тэгээд ингээд энэний дараа нийтдээ нэг 45 хоногийн дараа бид нэр 126 байгууллагыг яг энэ үндсэн Coursera-тай холбоод яг бүх үр дүн гаргацсан байх боломжтой гэсэн. За энд ерөнхийдөө ингээд зардлын төлөвөөр оруулжсэн байгаа. Бид нэр ерөнхийдөө энэ хөгжүүлэлтийг хийхэд бол иймэрхүү зардал гарах юм байна. Гэхдээ бид нэр энэ зардлуудыг хэмнэвэл гэж үзэж байгаа. Одоо хамгийн бага дүнгээр нь гэсэн. Хэмнэх юм бол бид нар эцсийн дүндээ ийм зардлаар хийж болох юм байна гэдэг. Нийтдээ одоо 12 сая төгрөгөөр магадгүй энэ систем бүтэх байсан бол бид нар тэрийг 5 сая 500 мянган төгрөгний одоо үнэлгээтэйгээр бүтээж болно гэсэн нэг байгууллага дээр.
төлөвлөгөө гаргасан байж байгаа. За энд ард нь болохоор тухайн одоо ажлуудынхаа ингээд задрагааг нь бичиж өгсөн байна. За энэ ингээд энэ хэсэг маань болохоор ерөнхийдөө за одоо энэ дээр болохоор юу байгаа вэ гэхээр за ерөнхийдөө core system-ийн за яг ямар хуу юм зүйл байгаа вэ гэдэг хөгжүүлэлтийг ерөнхийдөө энэ бодит одоо туршилтаар харах боломжтой байж байгаа. За энд мэдээж ингээд core system-ийн нэвтрэх хэсэг байж байгаа. За энэ болохоор ингээд нэг хаягаар юм бүх байгууллагууд орох боломжтой. Өөрийнхөө нэвтрэх хэрэгсэг. За энэ дээр магадгүй ингээд байгууллага сонгох хэсэг байж байгаа. За эндээс одоо өөрийнхөө байгууллагыг сонгоод авах гэсэн. За эхний ээлжинд би болохоор туршилтын хэлбэрээр ингээд орчих. За систем нэвтрээд орчих. За энэ болохоор системийн хэсэг байна. За энд болохоор одоо нөгөө нэг дашборд хэсэг орж ирэх хэрэгтэй гэсэн үг. За одоо яг энэ систем дээр бид нэр туршилтаар хийсэн байгаа байгууллагууд гэх юм бол за энэ бол манай яг ерөнхийдөө туршилтын загвар байж байгаа. За ерөнхийдөө мэдээллүүд ингэж харагдана гэсэн үг. Тухайн байгууллагын вебсайт ерөнхийдөө нэг юм өнгө төрхтэй гэсэн үг байна. За энэ өнгө төрхийг ашиглаад за төрийн аудитын газар одоогийн байдлаар ингээ вебсайтаа яг оруулаад мэдээлэлүүд явуулсан байна. Нийт 12 албаагч бүртгүүлсэн байна. 4 цэхэн үйлчлэгийг бүртгүүлчихсэн байж байгаа. Нийт 12 мэдээлэл оруулсан байна гэх мэтчлээ. Одоо тухайн байгууллага дээр цогцсон өргөдөл гомдлууд одоогийн байдлаар багах байна гэсэн. За ингээ мэдээллүүдээ оруулсан байна. За дараагийн газар нь болохоор за дахин төлөвлөлт газар байна. За энэ газар болохоор нийт 8 албаагч бүртгүүлсэн байна. За 8 мэдээлэл оруулсан байна гэх мэтчлээ. Ингээд ерөнхийдөө мэдээллүүдийг ингээд харчих боломжтой. За тэгээд энэ бид нар Ахмадын хөдөлмөрийн бирж буюу Морди гэсэн тухайн систем дээр хөсөрч хийж гисэн байна. Нийт 23 хүсэлтээр сургалтын намарсан 84 иргэн, одоо ажлын байр дээр 20 иргэн гарсан байна. Ажил олгогч 5 байгууллага бүртгэгдсэн байна гэх мэтчлээ. За тэгээд за үндсэн систем дээрээс одоо бид нар за юу хийх боломжтой вэ гэдгийг харж байна. За энэ бид нөгөө албан бичиг солилцооны докюментыг оруулж ирсэн байна. За мэдээж энэ дээр тухайн байгууллагаас одоо байгууллагад албан бичиг орж ирсэн тохиолдолд шууд эндээс орчиж байгаа. Магадгүй зөрүүлээд бид нэр албан бичиг илгээх бол бичиг явуулах дээр ороод эндээс хүлээн авах байгууллага сонгоно гэсэн. За энд нийтдээ 1750 байгууллага бүртгэлтэй байгаа гэсэн. Одоо ингээ харах юм бол Сангиа, харилцаа холбоо, зам тээврийн магадгүй 8-ын засаг дарганы хамгийн газар те эндээс ингээ шууд албан бичиг илгээх боломжтой байж байгаа. За дараагийнх нь өргөдөл гомдлын хэсэг байж байна. За энэ дээр бол иргэнээс орж иж байгаа өргөдөл гомдлын хэсэг орж иж байгаа. Энэ хураар дамжиж орж иж байгаа болохоор яг энэ ч тухайн хүсэлт гаргаж байгаа иргэний огноор утасны дугаар мэдээлэлүүд нь орж ирнэ гэсэн. За тэгээд магадгүй энийг хаашаа одоо цогсноос шалтгаалаад ингээ ороод ирнэ. За тэгмүүд одоо энэ хариуцсан байгууллага шилжүүлсэн ингээ ороод ирсэн байна. Бид нар дотооддоо алба бэлтгэл болон ажилтнлага цохог байна. Тэгэхээр тухайн байгууллага энийг маань өөрийнхөө байгууллагын хөгжүүлэлт хэлтс магадгүй программист энэчнээс инх нэм гэдэг хүн рүү ингэж цохолт хийж өгнө гэсэн. Хин рүүгэж цохож болно. За ингээд инх нэм гэдэг хүн дээр цохолтыг ороод тэгэхээр одоо инх нэм гэдэг хүн энэ асуудлыг шийдвэрлээд за ингээд шийдвэрийг оруулаад за тэгээд илгээхдээ дараад ерөнхийдөө шийдвэрийг хаана гэсэн. За нэг иймэрхүү байдлаар өргөдөл гомдлыг шийдвэрлэнэ гэсэн. Бүх өргөдөл гомдол аймгийн хэмжээнд нэгдсэн нэг л сангаар дамжихаар одоо яг 11 зарчим явуулна гэсэн. За дараагийнх нь болохоор одоо бид нар энэ энд нэмэлтээр модуль ингээд хөгжүүлэхэд төлөвлөсөн байна л да. За энэ болохоор нөгөө дашборд руу интеграц хийгдвэл чсон байдлаар гаргах хэсэг оруулж ирсэн байна. Аудит руу материал өгөх хэсгийг оруулж ирж байгаа маань. За мөн энэ магадгүй нөгөө аймгийн удирдлагаас ч юм уу аймгаас эсвэл удирдах одоо энэ байгууллагуудаас одоо шашаатны байгууллагууд руу нэмэлт ажилд даалгадаг бол тэр ажлыг одоо энэ чинь оруулж өгөх байдлаар магадгүй одоо энэ дахин сумаас одоо харьяа байгууллагууд руу албан даалгавар юм бол энэ ч орж ирнэ гэсэн үг. Эсвэл аймгаас дахин сум руу албан даалгавар юм бол энэ ч орж ирнэ гэсэн үг. Хэмтчтэй ингээд нэмэлт модуль хэсгүүд энэ ч дандаа орж ирнэ гэсэн үг. За дараагийн хэсэг нь болохоор энэ вебсайт удирдах хэсэг байж байгаа. За энэ ч болохоор яг вебсайтынхаа бүх мэдээлэл хэсгийг оруулах, хуудаснуудаа засах, за ингээд бусад тохиргооны хэсгүүд, за сайтын тухай гэдэг дээрээс өөрийнхөө хаягийн мэдээллийг солих, логогоо солих. За энэ ч нөгөө нэг токиксийнхаа холболтыг хийх гэх мэтчлэн ингээ бүх юмнууд нь ерөнхийдөө динамик хэлбэрээр буюу бүгдийг өөрчлөх боломжтойгоор оруулж гисэн байж байгаа. За одоо туршилтын хэлбэр дээр бүгдээрээ ингээ харах юм бол за үндсэн ингээд энэ бол ингээд стандартын дагуу яг бүх тавигдах хэвээр хуудаснууд маань бүгдээрээ байгаа. Ил дод байдал дотор юу байх хэвээр, за хууль эрхлүүд дотор юу байх хэвээр, бидний тухай дотор юу байх хэвээр гэдэг энэ болохоор нөгөө MNS 6085 гэдэг стандартын дагуу байж байгаа. Шилэн нас байвал байх хэвээр. За энд санал хүсэлтийн хэсэг байж байгаа. За санал хүсэлтийн хэсэг дээр очингууд дангаар заавал нэвтэрч санал хүсэлтээ өгөх хэсэг жишээ нь байж байгаа.
одоо магадгүй шиг дангараа нэвтрэх юм бол дараагийн албаас руу шилжиж байгаа гэсэн. Хүсэл дэлгээс рүү орж байгаа гэсэн. За энэ болохоор ер нь бол ингээд сайтын нүүрс хэсэг байж байгаа. За одоо хойшлоод ингээ явахаар за энд цэхэн модс маань хаанаас мэдээлэлүүдээ авдаг вэ гэхээр ерөнхийдөө Corstem-ийн арчийн одоо нэгдсэн датагаас мэдээлэл татж байгаа гэсэн. Тэгэхээр төрийн байгууллагуудын бүх вебсайтны мэдээлэл нэг газар хадгалагдаж явж байгаа гэсэн. За ингээд ил тод байдал хэсэг байж байна. За иргэн танд зориулсан одоо тендерийн урилга байж байгаа. Энд магадгүй нээлттэй ажлын байр байгаа. Ажлын байрны зар байж байгаа. Тухайн байгууллага цэхэн үйлчлэгээ нэвтрүүлсэн бол цэхэн үйлчлэгээний мэдээлэл байж байгаа гэсэн. За одоо чинь энэ дээр нэг цэхэн үйлчлэгээ орсон байгаа. За тэр нь юу вэ гэхээр одоо бидний эхний төлөвлөсөн байгаа ажил маань болохоор гайд буюу үүдний цахим хөтөж. За энийг арай өөр байгууллагатаар харчих. За дахин төлөвлөлт нийтдээ за 8 албаагч бүртгэсэн байна. За дахин төлөвлөлтийн жишээ нь гайдыг ороод харчих. За энийг болохоор ер нь бол ингээд лед дэлгэцэн дээр байгууллагын үүдэнд ингээд зоочих гэсэн үг. За яг л ингэж байж байгаа гэсэн. Иргэн орж ирээд яах вэ гэхээр одоо Илдэл сайхан Батбаяр за энэ дүл нарын ялалт гэх мэтчлэн ингээ хүмүүстэй холбогдох шаардлагатай болсон. За тэгэх юм бол тухайн хүнтэй холбогдоход бол дээр нь дарахаар тухайн хүний мэдээлэл гарч ирж байгаа. За ажилтны хэсэг гэдэг мэдээлэл хэсэг. За тэгээд энэ тухайн ажилтныг үнэлэх байж байгаа, утасны дугаар нь байж байгаа, имэйл хаяг нь байж байгаа, өрөөний дугаар нь хэдэн давхар хэдэн тоглоом бэ гэж байгаа. За энэ магадгүй цагийн бүртгэлийг бид нэр холбоодох юм бол ажлын байран дээр одоо байгаа мó байхгүй мó? Байхгүй бол яагаад байхгүй байгаа гэдэг шалтгааныг чинь бид нэр оруулах боломжтой болж байна. За тухайн иргэнтэй ажилтнтай холбоотой санал хондлыг бас эндээс гаргах боломжтой байж байгаа. Өөрийнхөө холбогдох утасны дугаарыг хүчээд зурсаачид илгээх юм бол энэ одоо нөгөө байгууллага болгоны үүдэнд байдаг нэг юм санал систем хайрцагны оронд бид нэр юм таблет одоо ухаалаг самбараар энэ асуудлыг шийдэх боломжтой байж байгаа гэсэн. Мөн дээрэс нь тухайн ажилтнаа бид нэр үнэхээр сайн ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг эндээс бас үнэлэх боломжтой байж байгаа. Энд нийт одоо цуглуулсан одон нарах гэсэн. Иргэн хэдэн одоор үнэлсэн тухайн ажилтны хэдэн оттон байгаа вэ гэдэг. За энэ бол зүгээр нэг жишээ модод. Одоо бид нэр үүдний хөтчийн хэсэгт болохоор ийм юу болж байгаа. Энэ гэхдээ бүх байгууллагууд дээр автоматар ороод байна. Яагаад тэгэхээр ард нь хөгжүүлж байгаа Corstem нэг учраас ер нь бүх байгууллагууд дээр орсон байгаа гэсэн. За магадгүй одоо энэ төрийн аудитын газар болохоор гайд авахаар за одоо ингэ ороод ирсэн. Тэгэхээр ер нь бол нэг систем дээр явах нь нэгсэндээ нэг нь хөгжүүлэлт хийхэд бусд нь бүгдээрээ дагаад хөгжүүлэлт ороо явдаг гэсэн. Тэгэхээр нөгөө төрийн байгууллагын зарим газар нь активтэй, зарим газар нь активгүй байдаг учраас одоо вебсайт нь зарим нь хаягдаад, зарим нь ингээд одоо хөгжөө яваад байх гэдэг ойлголт байхгүй. Хөгжүүл бүгдээрээ хөгжинө, хөгжихгүй бол бүгдээрээ л хөгжихгүй байх. Ер нь бол нэг ийм төрчм рүү явж байгаа гэсэн. За тэгээд ямар ч гэсэн захирамжлалтын талаар ерөнхийдөө нэг ерөнхий ойлголтыг өглөөд байгаа. Тэгээд хамгийн гол зүйл маань болохоор ерөөсөө л суурь систем байж иж бид нэр дээшээ цаашдаа ер нь бол одоо захимаар илүү хөгжих боломжтой байгаа. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа.